Нострадамусын хамгийн аимшигтай биелсэн гэх 5 зөвнөл. 16 дугаар зууны Францын зүнж Мишель де Нострадам түүхэн дэх хамгийн алдартай зүнж яах аргагүй мөн. Нострадамусын хамгийн аимшигтай зөвнөлүүдийн зарим нь аль хэдийн биелсэн гэж үздэг. Нострадамусын 1555 онд хэвлэгдсэн зөвгөнлүүд ном нь 942 дөрвөн мөрдшүүлгээс бүрдсэн яруу найргийн бүтээл нь Нострадамус өвсөөр дүүргэсэн устай аяг ширтэн сууж байхдаа харсан гих үзэгдлүүдийн бичвэрүүд юм. Лондоны их төмөр. 1666 оны Лондоны их төмөр 13,000 гаруй байшин барилга 87 сумыг шатааж мянган хүнийг орон гэргүй болгосон аимшигт суурил байсан юм. Тэр өвөл нь олон хүн даарч босгосноос болж нас баржээ. Нийтдээ хотын 5/4 орчим хувь нь үнс нуран болсон байна. Энэ төмөр Лондон хотын өнгө төрхийг бүр мөсөн өөрчилж, улмаар хотыг дахин барьж байгуулахад бараг 30 жилийг зарцуулжээ. Итгэмээргүй гал нэгэн талхны газрын зуухнаас эхэлсэн бөгөөд эзэн нь галыг унтрааж чадаагүй байна. Тухайн үед Лондонд зохион байгуулалттай гал унтраах алба байгаагүй тул 9 сарын 3-ны шөнийн 1 цаг гэхэд түүний байшин бүрэн шатаж гал хот даяар тархжээ. Хүчтэй салхи галыг Темза мөрний зүг үлээж тэнд байсан шатамхай бараа бүхий агуулгууд шатснаар гал улам хүчтэй дурлалцсан байна. Нострадамусын биелсэн гих зөвгөнлүүдээс энэ нь хамгийн наривчлалтай тооцогддог. Түүний зөвгнөлд зөвхөн үйл явдлыг дүрслээ зогсохгүй болох оныг нь хүртэл дурдсан мэт байдаг. Шударгуусын цус Лондонд үгүй болно. 66 оны галд шатна. Эртний хатагтай өндөр судлаасаа унаж нэгэн ижил урсгалын олон хүн амиа алдна гэжээ. Мэдээж энэ зөвгөнлөөс зөвхөн тодорхой хэсгүүд Лондон, гал 66 гих мэт үгсэн таардаг. Зарим хүмүүс шударгуусын цус гэдгийг тухайн үед тахал тарааж байсан харахнууд гал тусцсныг хэлсэн байж магадгүй гэж тайлбарладаг. Харин эртний хадагтай хэн болох нь тодорхойгүй хэвээр нэгэн ижил урсгал гэх хэллэг нь шашны утгатай мэт сонсогддогч яг хэнийг хэлсэн нь тодорхойгүй байдаг. Адольф Гитлер засгийн эрхэнд гарсан нь түүхэнд хамгийн их жигшигдэн хамгийн ихээр танигдсан дарангуйлагчдын нэг Адольф Гитлерийн засгийн эрхэнд гарсан явдлыг онцолж байна. Гитлер дэлхийн 1 ба 2 дугаар дайны хоорондох жилүүд буюу 1919-с 1933 онд Германы богино настай Ваймарын бүгд найрамдах улсын үед эрх мэдэлд хүрсэн байдаг. Герман улс дэлхийн 1-р дайнд ялагдсны дараах доромжлол, Версалийн гэрээгээр хүлээсэн асар их дайны хөндөлбөрөөс болж хүнд байдалд орсон байв. Тэр их хэмжээний үрийг бараг 92 жилийн дараа л бүрэн төлж дуусгасан гэдэг. Үүн дээр Америк нэгдсэн улсаас эхэлсэн их хямрал Германд хамгийн эмзэг үед нь нөлөөсөн нь хүчирхэг илтгэгч, олныг татах чадвартай удирдагч гарч ирэх таатай нөхцөлийг бүрдүүлжээ. Үүнтэй холбоотой Нострадамусын Гитлерийн талаарх зөвнөлд баруун Европын гүнээс ядуу ардаас нэгэн хүү төрнө. Хил яриагаараа олныг татна. Алдар нь зүүн зүг рүү тэлнэ гэжээ. Эдгээр мөрүүдийг Гитлертэй холбон үзвэл нилээд таарч байгаа мэт санагддаг. Гитлер баруун Европт ядуу гэр бүлээс гаралтай байсан. Тэр илтгэх чадвараараа Германыг нэгтгэсэн. Мөн нацист Германы анхны томоохон довтлохоо зүүн зүгт Польш руу чиглэжээ. Гэхдээ Нострадамусын шүлэг ерөнхий учир зөвхөн Гитлерийг заасан гэж шууд хэлэхэд хэцүү. Гэсэн ч тодорхой хэдэн деталь нь энэ шүлгийг биелсэн мэт харагдуулдаг. Хирошима ба Нагасакид хайсан атомын бөмбөг. Америк нэгдсэн улс 1945 онд дэлхийн 2 дугаар дайны төгсгөлд Японы Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг хайсан явдал Нострадамусын хамгийн аимшигтай зөвгөнлүүдийн нэг байсан гэж үздэг. Учир нь ганцхан үйл явдлын улмаас асар олон хүн амиа алдсан юм. Бараг 250,000 орчим Япон хүний ихэнх нь энгийн иргэд. Тэгэд атомын бөмбөгийн дэлбэрэлтэнд түүний дараах цацрагийн өвчин, хорт хавдрын улмаас нас баржээ. Дайн төгсөх шатандаа орж байсан ч Япон улс холбоотнуудын эсрэг тэмцлээ зогсоох шинжгүй байв. Японы их газарт довтлон орохоос илүү хурдан үр дүнтэйгээр дайныг дуусгах арга гэж үзсний үндсэн дээр Америк нэгдсэн улс Little Boy Fat Man нэртэй атомын бомбуудыг хаяхаар шийджээ.
Ингээд Роберт Оппенхаймерын удирдсан Манхэттны төсөл дэлхий дээр урьд өмнө байгаагүй хамгийн аимшигт зэвсгийг бүтээсэн юм. Мэдээж Нострадамус зөвнөлдөө цөмийн зэвсгийн нарийн ширийн зүйлийг дуртаагүй. Гэвч түүний мөрөөдийг хангалттай ерөнхий утгаар нь тайлбарлавал болсон явдлыг дүрсэлсэн мэт харагддаг. Энэ үйл явдлын талаар Нострадамусын зөвнөлд Тэнгэрийн сум замаа сунгана, үг хэлэх үед үхэл, агуу ололт, бахархалт үндэстэн модондох чулуугаар сүхрэнэ. Аимшигт хүний тухай цуурхал, цэвэршилт, дараа нь нүглийн цайрал гэжээ. Тэнгэрийн сум нь бөмбөгийг илэрхийлж байгаа гэж тайлбарлаж болно. Үхэл, агуу ололт гэх үгсийн утга ч өөрөө ойлгомжтой. Япон бол тухайн үед бахархалт үндэстэн байсан. Модондох чулуу гэдэг нь магадгүй урааныг хэлсэн байх. Харин аимшигт хүн нь Манхэттны төслийн дараах гэмшлээрээ түүхэнд үлдсэн Оппенхаймерыг хэлсэн гэж үздэг. Джон Кеннедигийн аллага. 1963 оны 11-р сарын 22-нд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Джон Кеннедигийн аллага Америкчуудыг цочроосон. 20-р зууны Америк нэгдсэн улсын түүхэн дэх онцгой үйл явдлын нэг болсон юм. Кеннеди эхнэр Жаклины хамт Даллас хотын Дели Плаза орчмоор задгай дээвэртэй машин цуун явж байсан бөгөөд энэ нь ерөнхийлөгчийн дахин сонгуулийн кампанит ажлын үе үжээ. Ойролцоогоор 12 цаг 30 минутын үед тэдний машин Техасын сургуулийн номын агуулгын хажуугаар өнгөрөхөд буун дуу гарчээ. Кеннеди толгой болон хүзүүндээ бодулж улмаар 30 минутын дараа түүнийг шархад алгүй нас орсон гэдгийг нь зарлжээ. Тэр өдөртөө цагдаа нар Ли Харви Освальдыг энэ хэргийн сэжигтнээр баривчилсан боловч тэрээр 2 хоногийн дараа буюу 11-р сарын 24-нд шөнийн клубын эзэн Джек Рубид буудуулж алагдсан юм. Кеннедигийн энэ аллагатай холбон тайлбарлсан Нострадамусын зөвнөлд эртний даалгавар биелнэ. Өндрөөс бузар муу зүйл агуу хүн дээр унана. Гэмгүй үхсэн хүнийг хэрэгт буруутгах нь жинхэнэ буруутан манан үлдэнэ гэжээ. Энд тодорхой нэр ус, газар орны нэр огт дуртаагүй ч ялангуяа Кеннедигийн аллагын хувилдааны онолооттой холбож үзвэл энэ зөвнөл таарч байгаа мэт санагддаг. Тухайлбал Ли Харви Освальд өөрийгөө хэлсэнчлэн зүгээр нэг золиос байсан. Харин жинхэнэ алуурчин амьд үлдэж хэн болох нь тодорхойгүй үлдсэн гэж үздэг тайлбартай нийцэж байгаа юм. Зөвнөлийн эхний хэсэгт гардаг эртний даалгавар, бузар муу зүйл, агуу хүн гэх мэт хэллэгүүд нь өөрөө ерөнхий тодорхой бус. Харин өндрөөс гэдгийг Кеннедиг буудсан мэрэгэн буудагчийн байрласан өндөр зэг гэж ойлгож болохоор эсвэл түр засгийн дээд түвшнээс зохион байгуулсан хувилдаан гэж тайлбарладаг. 9 сарын 11 террорист талдлага. Нострадамус зөвгөнсөн гэгддэг бас нэг аимшигтай үйл явдал бол 2001 оны 9-р сарын 11-нд Нью-Йорк хотын дэлхийн худалдааны төв болон Виржиниа мужийн Арлингтонд байрлах Пентагонд болсон террорист талдлагууд юм. 9-р сарын 11-ний өглөө 1 цаг хүрэхгүй хугацаанд American Airlines-ийн 11-р нислэг дэлхийн худалдааны төвийн хойд цамхагт мөргсөн United Airlines-ийн 175 дугаар нислэг өмнөд цамхагт мөргсөн American Airlines-ийн 77 дугаар нислэг Пентагонд цохилт өгсөн. Тэр өдөр бараг 3,000 хүн амиа алдсан нь Америк нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн террорист талдлага болсон юм. Үүнтэй дүүцхүйц чухал нөлөө нь энэ явдлын дараах үр дагавар байлаа. Энэ халдлагаас хойш Америк нэгдсэн улсын дотоод болон гадаад бодлогын чиг хандлага эрс өөрчлөгдөж, цаашлаад дэлхийн түүхийн урсгалд ч хүчтэй нөлөө үзүүлсэн юм. Энэхүү аимшигт явдалтай холбон тайлбарладаг Нострадамусын зөвнөлд Тэнгэр 45 хэмт шатна, гал агуу шинэ хот руу ойртно, галаар тэр тэдний хотыг сүйтгэнэ, хүйтэн харгас зүрх, цус урсна, өршөөл хинт ч үгүй гэжээ. Эдгээр мөрүүдэд тодорхой нэр ус, огноо, газар дурдаагүй ч болсон явдалтай зарим талаар таарч байгаа мэт харагддаг. Тийм ээ, 9-р сарын 11-нд асар халуун галд үрэлцэж, халдлага агуу шинэ хот хэмээн нэрлэж болох Нью-Йоркт болсон. Харин зөвнөлд гарч буй тэр гэдэг нь халдлагыг зохион байгуулсан Аль-Каида террорист халдлагын толгойлогч Осама Бин Лейднийг хэлж байж болох бөгөөд хүйтэн харгас зүрх, өршөөл үгүй гэх дүрслэлүүд ч мөн түүнтэй холбон тайлбарладаг. Бин Лейден 2011 оны 5 дугаар сарын 2-нд Америк нэгдсэн улсын цэргийн ажиллагааны үеэр устгагдсан юм.
Сонирхуулахад Нострадамусын дэлхийн 3 дугаар дайн болон уур амьсгалын сүрэл, Антихрист гарч ирэх гэх мэтчлэн бусад аимшигт зөвнөлүүд байдаг. Одоогийн дэлхийн мөргөлдөөнүүд тухайлбал 2022 оны 2 дугаар сард эхэлсэн Оросын Украинд хийсэн давталгаа, мөн 2023 оны 10 дугаар сард Хамасаас Израильд хийсэн террорист талдлага, 2026 оны 2 дугаар сарын сүүлчээр Америк нэгдсэн улсын айрам Ираны нутаг дэвсгэрт томоохон байлдааны ажиллагаа эхлүүлсэн зэрэг нь дэлхийн 3 дугаар дайнд дэгдэхүй гэсэн айдсыг улам хурцдагсан. Үүнтэй холбогддог Нострадамусын зөвгөнлийн мөрөөдөд Тулаан болон Тэнгисийн дайны дараа агуу Нептун хамгийн өндөр цамхаг дээрээ улаан дайсан айдсаас цайна агуу далайг айдас давтуулна хэмээн өгүүлжээ. Зарим хэвлэлд улаан дайсан гэдгийг Хятад улс гэж тайлбарласан бөгөөд ингэснээр агуу далай нь Японы тэнгис байж магадгүй гэж үзжээ. Харин энэ нь Ирантай хэрхэн холбогдож байгаа? Мөн дэлхийн 3 дугаар дайнтай холбоотой бусад хэсэг нь тодорхойгүй байгаа юм.